За баярлалаа. Энэ банк орооны бүс бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах гэж байгаа цаг үеийн асуудалтай нийцүүлж байгааг бол зөвхөн юм байна гэж харж байгаа. Гэхдээ яг хуу энэ хуулинд өөрчлөлт оруулж байгаа том явдал гэж яах биш байгаа нэгдүгээрт. Нэг байнгын хороог авчиад нэг том байнгын хороонд дагаар оруулж байгаа юм шиг том болоод байгаа. Энэ чинь хоёр байнгын хороо нийлж байгаа бол хоёулаа татан буугдаад шинээр байгуулж ийн гэж харна. Нэг байнгын хороо нэр нь байгаа ч гэсэн энэ шинэ байнгын хороо байгуулагч чинь гэж харж байнгын хороонуудыг нийлүүлж ийн гэж үзэхээс үгүй юм шиг санагдаад байгаа. Одоо энд нэг л анхаармаар ганц асуудал байгаад байгаа юм. Ер нь энэ шинжлэх ухаан, технологи, инновац гэдэг чинь ингээд нэг гинжин гэлхээний 3 элемент. Тэгээ энэнийг засгийн газрын бүрэлдэхүүний хууль дээр бид нар өөрчилж чадсангүй сая. Засгийн газар хуучнаар нь энэ алдаатай шийдвэрийг аваа явуулчлаа. Одоо энэ их хурлынхаа бүтэц бүрэлдэхүүн дээр авч гэлцэхдээ бид нар нэг нийлүүлчихмаар байгаа юм аа. Тэгэхээр миний санал юу вэ гэвэл их товчхон хэлье. Энэ шинжлэх ухаан, технологи, инновацийн дид хороог байгуулад эдийн засгийн байнгын хороондоор оруулчихмаар байгаа юм. Эдийн засгийн байнгын хороондоор. Тэгэхээр энд бол хуулийн төсөл санаачлагчд байна. Байнгын хороод бүхлөөр нь нийлүүлэх асуудлыг л авч үзсэн юм шиг харагдаад байна. Гэтэл байнгын хорооны дотор эрхлэх асуудлаар нь бас зохицуулах асуудлыг ер нь авч үзсэн үү, ярьсан уу? Энд ярьсан бол одоо ямар нэгэн санал онол гарсан болов үгүй юм болов. Одоо нийгмийн бодлогодоор биш эдийн засгийн байнгын хороондоор шинжлэх ухааны технологи инновацийн дид хороо байгуулчих юм бол энэ зохицоор асуудлыг явахад их нэмэртэй. Тэгэхээр энэ асуудлыг та нэгд маань юу гэж бодож байгаа юм бол хоёрдугаарт энэ өргөдлийн байнгын хорооч хуучин байсан л да, бид нар бас сонсоод өргөдөл хүртэл өгчл байсан. Зүгээр энэний үйл ажиллагаа сайтар зохицуулж өгөхгүй бол сая ямар бясалгал дарагч нэлээ тодорхой юм хэлчихлээ. Зүгээр энэ чинь одоо хууль тогтоох засаглалынхаа эсрэг акт зөрнүүлдэг талбар болчих боломж бас байж мэдхээр байгаа юм. Энд бол зохион байгуулалттайгаар ийм юм руу оруулчихвээ. Энэ тал дээр та бүхэн одоо хууль санаачлагчид бас ямар бодол, ямар концепцээр ажиллаад энэ байнгын хороог шинээр байгуулах нь зөв юм гэж үзээд байгаа юм бэ гэсэн ийм хоёр асуудал байна. За би нөгөө улсын хурлын даргын дэргэдэх зөвлөл дээр энэ асуудлыг хөргөн хүрээгээр яригдсан учраас би бас өмнөөс нь зарим хариулт өгöd байгаа юм. Өргөдлийн байнгын хороо байгуулагдах болсон үндсэн шалтгаан юу юм бэ гэхээр улсын хурлын гишүүдээр тойргийн ард иргэдээс сонгогчдоос маш олон тооны өргөдөл гомдлууд ирж байна. Тэгээ улсын хурлын гишүүд ямар үүрэг гүйцэтгэж ийн гэхээр тухайн өргөдлийг төрийн байгууллагад шилжүүлэх үүрэг хүлээж байна. Эргээд нөгөө тухайн байгууллага нь хэрхэн яаж шийдвэрлсэн талаар иргэд сонгогчдод хариу өгөх боломж бүрдэхгүй болсон байгаа учраас улсын хурлын гишүүн иргэдийн асуудлыг шийдвэрлэх биш бухимдлыг төрүүлдэг хэлбэрлүү шилжчихсэн байна. Тэгэхээр өргөдлийн байнгын хороо энэ албан ёсоор байгуулагдаад иргэдийн гомдол санал өргөдлийг хүлээж авч албан ёсны хариу өгдөг болох ёстой нэгдэх зарчим. За хоёр дахь зүйл нь түрүүн би танд хэлсэнчлэн өргөдлийн байнгын хороо өмнө нь яг таны хэлсэнчлэн бусад байнгын хороодын өмнөр орж ажиллаад төрийн байгууллагуудын ажлыг хийлгэхгүй нөхцөл рүү орж эхэлсэн. Тэр алдааг засахын үүднээс мэргэжлийн байнгын хорооноос зөвшөөрөл авсны үндсэн дээр өргөдлийн байнгын хороо тухайн асуудлаар төрийн байгууллагуудыг сонсох үйл ажиллагааг зохион байгуулж болно гэж заалт оруулж өгчөж байгаа. За гурав дахь нэг маш том зохицуулт байгаа. Өнөөдөр парламентын үйл ажиллагаа захимдсан дижитал хэлбэрээр иргэдийн өргөдөл гомдлыг хүлээж авдаг байдал бол нэгдсэн. За Зандан шидар дарга улсын хурлын даргаар ажиллаж байхдаа санаачлаг гаргаж энэ парламентын үйл ажиллагааг бол маш бодиттой бий болгож гаргаж ирсэн. Өнөөдөр амжилттай үргэлжилж явж байгаа. Одоо харамсалтай парламент руу оруулж байгаа иргэдийн өргөдөл гомдлыг дунд нь тамгын газар шүүдэг юм процесс явагдаад байгаа. Тэгэхээр энэ процессыг хуулиар нь байхгүй болгож өгөөд шууд өргөдлийн байнгын хороо иргэдийн парламент руу орсон өргөдлийг хүлээж авч цааш нь одоо улсын хурлын процесс руу оруулах алхмыг эхлүүлдэг хэлбэрлөө оруулж өгч байна. Тэгэхгүй бол улсын хурлын даргын баталсан журмаар хэн нэгэн итгээд 100 мянган иргэний гарын үсэг зурж байгаа өргөдлийг их хурлын процесс руу оруулах уу оруулахгүй гэдэг асуудал шийдэгдээд болохгүй байгаа байхгүй. Тэгэхээр нэгэн тал иргэд олон мянгуулаа санал гаргачихж байгаа бол энэ асуудлыг өргөдлийн байнгын хороо хууль зүйн хувьд нийцэж байна уу үгүй юу гэдэг дээр нь дүгнэлт гаргаад улсын хурлаар дамжуулж мэргэжлийн байнгын хороод руу оруулдаг хэлбэрийг
бий болгож өгч байна л гэсэн үг. Ийм 3 дэвшилтэд одоо санаачлагаар энэ үргэлжлэлийн байнгын ороо бий болж гарч ирж байгаа. За, хариулт бараг болцсон баха гэж бодож. За, Лувсан Бямбагийн мөнх баясгалан гишүүн алга байна.